байдаг 21 дугаар хорооны буянтгой 2 дугаар хорооллын 2-ын Б сүхт ирсэн байна. За энэ дөрөвт бол 3 сүх ажилтгийн нэг нь бол бадам сансар гүйцэтгэх захиралтай удирдуулах сүх байгаамаа. Энэхүү сүхэнд хогийг маш олон төрлөөр ангилан ялгадаг. За хуучин хувцас бол иргэд хоорондоо солилцдог бол дахир болох бүтээгдэхүүн буюу цаас, шил зэргийг бол дахин боловсруулалтанд оруулан ангилдаг юм байна. Би анх 2020 оны 4 сарын 26-нд ажил авч ирсэн. Өмнө нь бол 65 сая төгрөгийн өртөө байсан сөөхийг хүлээж аваад өөрөө бол 100% байрагдуулаад өнөөдрийн байдлаар 60-аас 70 сая төгрөгийн хөрөнгөний өртөгтэй юм засвар үйлчилгээ нийтийн эзэмшний тогтчлын ажлыг хийсэн байна. Энд болохоор гадна талбайд 3 төрлийн хүүхдийн саадыг шинээр бий болгосон. Дээрээс нь хашаа хашсан хүүхдүүдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалж хашаа хадсан. Дээрээс нь маш олон төрлийн мод суулгасан байгаа. Хогоо бол маш олон төрлөөр ангилдаг. Хоолны хог, хуванцар, одоо хайрцаг, дээрээс нь хувцс, цахилгаан бараа, ном, тэгээ гутал гэд ингэж ангилдаг. Одоо та бүхэн хувцас өмсөж байгаа хувцаа бити хаяач, номоо бити хаяач, гутлаа бити хаяач, сайхан угаа цэвэрлээ сөөхтөө өгөө. Нөгөө сөөхөөрөө дамжуулна гэдэг чинь сөөгчин зургийг аваад Facebook групп дээр тавина. За ингээд хэрэгтэй наваараа энэ бол хандвих юм байна шүү. Энэ бол одоо худалдах барааны юм байна шүү гэд ингээд ангилаад эртээ юм битэг ангилаад тавьсан. Нөгөө хэсэгт нь болохоор АБ2 танхимтай. Сая А танхим маань болохоор нөгөө бас алсын зайн ковидтай холбоотой юм танхим нээсэн байгаа. Ганцаардсан хичээлийн сургалтын хот сургацсан хүүхдүүд бас англи хэл янз бүрийн дугуулны секц тэр шатар даам гитар хүртэл тоглох энийг бол ганцаардсан сургалтаар 7 хоногтой хуваараа гаргаад ингээд ийм боломжийг нээж өгсөн. Танхимаа бид нар болохоор өстой нөгөө хог хаягдлаараа тогтчулсан байгаа. 10,000 төгрөгөөр тогтчулсан. Энэ дотор юу байгаа вэ гэхээр одоо нөгөө оршин суугчид нь гэртээ байгаа хэрэггүй ширээ, сандал ийм юмнуудыг гаргаад тавьчихдаг. Бид нар засаж янзлаад будаад өнгийн сэргийгээд оршин суугчтай эргүүлээд нөгөө энэ танхимаа тогтчуулаад бэлгэлсэн. Дээрээс нь нөгөө өндөр настай хүүхдүүд маань орой ууж тоглоход бас гэрэлтүүлэг болгож ийм юугаар хогоо ашигладаг ийм чимэглэл хийсэн. За ер нь орон сууцны хороолол цөөхүүд орон сууцны хороолол энэ гэрлийн маш их хаягддаг. Гэрлийн суурь маань болохоор шатгаараа суурьаа суулгах шаардлага гардаг байхгүй юу. За тэгээд энийг болохоор бид нар хаяггүйгээр эргүүлээд оцоо гоёнгоо эргүүлээд нөгөө юу болгочих чам. Гэрэл болгож ашиглаж чам. Энэ чимэглэлийг манай оршин суугч маань нөгөө энэ 100 нөгөө гэрээ засаад илүү гарсан юм а биднэрт өгдөг. Манай оршин суугчд ер нь бол илүү гарсан одоо барилгынхаа юмнуудыг болохоор сөөхтэй хандивладаг. Засаад авчих боломжтой захиралгаан баараагаа бас нөгөө хоорондоо солилцдог. Тэгээд солилцоороо бас нөгөө нэг үйлчлэгээнийхээ талбайдаар авчираад өгчдөг. Сөөхний ажил гэдэг маань зөвхөн оршин суугчдаас мөнгө нэхэд ингээд суугаад байдаг ажил биш. Ер нь бол хүний одоо хий гэсэн тэмүүлэл сэтгэл байхад бол бүх ажлыг хийж болдгийм байна. Миний бол гол зорилго маань оршин суугчдаа тав тухтай амьдруулах, орчны цэвэр цэмцгэр байлгах, аюулгүй эрүүл орчинд амьдрах бол зорилго. Хүүхдүүдээ бол хангалттай тоглоомын талбайдаа байлгах ийм зорилготойгоор бол энэ ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Хамгийн цаад талд нь бол манай цаасны хог хийгдсэн байдаг. Энэ дунд талд нь болохоор нөгөө хоолны үлдэгдэл хог тэгээд энэ талд нь болохоор шил лаац ингэж ангилж өгч байгаа. Өнгөөр ялгаад хийсэн ч гэсэн ачиж явахдаа одоо хамтд нь ингээд ачиж явдаг нь жоохон харамсалтай санагдаад байна. Тэгээд энийг нэг гоё ангиллын машин гаргаад өгөө шийдчихвэл оршин суугчд бол их дуртай хогоо ангилахад бол асуудалгүй л гэж бодож байна да би.